Necesito survival, your love ain't it totally. I am so obsessed. I want to chop your body. Ulle, I want it in my kamshi. Ulle, opuna. Сайн байцгаана уу, Мазуу байна. Өнөөдөр та бүхэндээ нэгэн гайхамшиг дуран бүтээлийн тухай хуваалцах гэж байгаадаа түрлэн баяртай байна. Энэ удаагийн дугаараар бид Хаяо Миязакигийн 2023 онд олонний хүртээл болсон магадгүй түүний сүүлийн нуран бүтээл болох The Boy and the Heron анемын тухай ярилцах болно. Миязакигийн бүтээлийг мэдгүй хүн гэж баг байхгүй болов уу? Бидний хүүхэд насны хамгийн нандин дурсамжийг сэтрэж төсөөллийн гайхамшиг мэдрүүлсэн миний хөрш Тоторо, Мононики гүнж, Хавлын нэстэг шилтгэн, Кикигийн хүргэлтийн үйлчлэгээ Фонио зэрэг дэлхийн хэмжээний бүтээлүүдийн зохиолч найруулагч Миязаки шүү дээ. Түүний бүтээлүүд өөрийн онцгой өнгө аяс, амьд мэд зураглал, гүн гүнзгий утга санаагаараа хизээж мартагдчихгүй байдаг. Өнөөдрийн бидний ярих The Boy and the Heron анемын 2024 оны Оскарын шилдэг анимаted бүтээлийн шагналыг хүртсэн гэдгийг онцлмоор байна. Энэхүү кинон зөвхөн адал авдлын төвөөр зохицохгүй гүн гүнзгий философи, амьдрал ба үхлийн тухай асуултууд, дурсамж ба хайрын хүчийг үзэгчдэд одод мэдрэмжээр хүргэдэг. Хэрвээ та сэтгэл хөдлөм, орон зөгнөл ертөнцөөр аялангаа амьдралын утга учирыг эргцүүлэхийг хүсдэг бол энэ контентийг заавал үзээрэй. Үтсэн хойно та өөрийн дотоод ертөнцид шинэ үнцэг нээж амьдрал тулгардаг олон сорилтуудыг өөрөөр хүлээж авах болно гэж найдаж байна. За ингээд энэхүү гайхалтай анимын төвх рүү хамтдаа нэвтэрцгээе. Манай түүх дэлхийн 2 дугаар дайны үеийн Японд төрнөн. Энэ бол хүмүүсийн амьдрал өдөр бүр сорилтоо тулгарч байсан хүнд хэцүү цаг үе. Гол дүр болох Махидо хүүгийн амьдралч дайны хөл нэрвэд нь оронгороо өөрчлөгдсөн. Махидо багасаа аав ээжтэйгээ маш дотн аз жаргалтай амьдарч байсан. Гэвч хотынхын төв эмнэлэгт гал автснаар тэнд ажиллаж байсан ээж нь харамсалтайгаар амиа алдна. Энэ эмгэнэл үйл явдал хүүгийн амьдрал хизээж нөхч баршгүй гүн шарх үлдээдэг. Ээжийнхээ үхлийн дараа Махидо хүү амьдралын гашуун зовлонг анх удаа маш хүчтэй мэдэрнэ. Түүний сэтгэл зүйн байдал огцомд ороотож ээжээ алдсан зовлонгоос болоод амьдралын баяр баясгалаа бүрмэсэн алддаг. Багасаа ээжтэйгээ өнгөрөөсөнд бүх дурсамж хүүгийн сэтгэл зүрхэнд хүнхэн ачаа болон үлдэнэ. Дайны дараа амьдрал үргэлжлэх ёстой гэж үтсэн аав нь шинэ их нэртэй болж хүүгийн амьдрал чин хүн орж ирнэ. Махидогийн хойд ихийг Нацуко гэдэг бөгөөд тэрээр үзэсгэлэнтэй сайхан сэтгэлтэй бүсгүй боловч хүү түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй л байлаа. Анх удаа уулзж байгаа хүнийг шууд л ээжигээ хүлээж аван гэдэг юу бол энэ харилцаа хүүгийн дотоод ганцаардал цөхрөлийг улам бүр нэмэгдүүлнэ. Махидо даав нь шинэ амьдралдаа хэд төвлөрч хүүгийн сэтгэлийн зовлон бүрэн ойлгож чадахгүй байгаа мэт л санагдана. Ийм орчинд Махидо хүү шинэ гэртээ дасан зохицоход улам бүр л хэцүү болж ирнэ. Тэдний амьдрах болсон шин байшин хуучны нууцлаг том цайч шиг харагдах бөгөөд дулаан 50 мэдрэмжийг төрүүлэхээс илүүтэй хүйтэн хөндий санагдана. Тэнд байшингийн үйлчлүүлэгчтэй танилцах бөгөөд байшингийн том хоосон орон зай Махидогийн ганцаардал дотоод төршлийн илэрхийлэл болж буй мэт. Имлэгт гарсан гал төмрийн тухай дурсамж Махидог байнга зовоож өөрийгөө буруутгасан сэтгэл хөдлөлтөд байнга тэмцэхэд хүргэнэ. Маргааш Махидо шинэ сургууль шилжиж орох бөгөөд сургуулийн орчин тэрээр өвчлөн дуугаа хурааж ангийнхантайгаа холбогдохоос зайлсхийдэг. Гэвч нэг өдөр сургуулийнхаа нэгэн хүүхэдтэй муудалцсан зодтолдог. Тэр өөртөө итгэлгүй эргэн тойронд нь байгаа бүх зүйлдээ зөрчилдөж байлаа. Зодооны дараа хүү цөхөрсөндөө өөрийгөө гэмтээхийг оролдоно. Тэрээр толгоогоо чулуугаар цохин гэмтээдэг бөгөөд энэ үйлдэлийн хүүгийн сэтгэл зүйн байдал хэр хүнд ороодч байгааг харуулна. Гэхдээ энэ мөч тэр зүгээр л амьдралын хүнд хэцүүгээс зугтахыг хүсэж байв. Гэвч хүүгийн амьдрал нэгэн сонирхолтой өөрчлөлт гарч эхэлдэг. Тэр нэг өдөр байшингийнхаа ойролцоо хачирхалтай Херон шуутай таардаг. Энэ Херон жирийн шуу биш харин хүний хэлээр ярьдаг бөгөөд өөрийгөө өмнө нь хүн байсан гэж танилцуулна. Хероны яриа зан авирны эхэндээ хүүхд төрөвдөлд оруулна. Үнээс болоод хүү Хероныг өөрийг нь ашиглах муу санаат нэгэн хэмээн бодож түүнтэй сөргөөжлөлтөж эхэлдэг. Херон түүн рүү шууд дайрч хорон нүксээр түүний сэтгэлийн эмзэг сэдвүүдийг хөнддөг. Чи ээжигээ хамгаалж чадаагүй. Хойшид хэнийг ч хамгаалж чадахгүй гэж эхлэхийн хүүг улам бүр цочрдуулна. Энэ үед Мацуко гарч ирнэ хүүг хамгаалдаг. Нэг өдөр гинт Нацукогийн бие муудаж эхэлдэг. Гэр бүлийнхний хувьд энэ нөхцөл байдал маш хэцүү байлаа. Гэвч Нацуко өөрийн өвчин төдийлөн анхаарал хандуулахгүй байж илүү 50 мэт харагдахыг хичээнэ. Тэр нэг өдөр чимээг хүн босцож ой руу орж алга болдог. Үүнээс хойш хүүгийн хувьд нөхцөл байдал улам бүр хөндөрч хойд ихээ олж чадахгүй байх айцаа ээжигээ алдсан үеигтэй харьцуулна. Махидо энэ явдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаач нэг л өдөр хойд ихээ олно гэсэн итгэл тээж эхэлнэ. Нацуко алга болсон даруйд Махидо хэрэг шууны заасан зүгт явж нууцлаг цагаан цамхагт ойртон очдог. Энэ цамхаг бол бодит ертөнцөөр тусгаарлагдсан шидэт орон зай бөгөөд энэ дэлхүү дотоод айдас эргэлзээтэйгээ нүр тулах ёстой болдог. Махидо нэг дагуул эмгэний хамт нууцлаг цамхаг руу орох бөгөөд замдаа Херонтой таарна. Херон хүүгийн замыг хааж түүнийг сорж эхэлдэг. Хүүхэндээ зорилгоосоо нисэж болох мэт санагдавч зориг гарган Херонтой тулалдаж
өөрийн дотоод айдсыг даван туулна. Энэ тулаан хүүгийн сэтгэлийн чадамжийг сорьсон ч хүүгийн дотоод хүчийг сэрэж шин шатанд хүрэх эхлэлийг тавьдаг. Ийхүү Махидагийн амьдрал шин надал явдал эхэлж тэрээр өөрийгөө илүү гүнзгий ойлгох, амьдралын утга учирыг танин мэдэх аялалдаа гарах эхлэлийг тавина. Цамхаг дотор хүүгийн хүлээж байсан зүйлсээс тис өөр ер бусын орчин нухтан аавна. Энэ ертөнц бол бодит байдлын хилэл хязгаараас сэлж дотоод сэтгэлийн гүн рүү хөтлсөн үлгэрийн мэт орон байлаа. Махида явсаар нэг нь алтан хаалгатай бусны дэргэд ирнэ. Түүний эргэн тойронд олон цагаан хэрэн шуунууд байх бөгөөд хүүг алтан хаалганы иргэд очих үед шуунууд түүн рүү дайрна. Тэр үед өөрийгөө Кирико хэмээн танилцуулсан нэгэн дүр гарч ирэн түүнийг аварна. Тэд далаа дундуур явсаар Кирикогийн гэрт очдог. Эдгээр цагаан бөмбөлгүүдийг вара гэх бөгөөд тэд дараа төрөлдөө хүн болж төрөх сүнслэг оршихуунууд байдаг. Тэдний энэ ертөнцид байх хугацаа дуусмагс тэнгэрт хөөрн дараагийн төрлөө олдог байв. Гэвч тэр үед өсгөлн хэрэн шууны зүрэг вара руу дайрч тэднийг идэж эхэлдэгч химих нэгэн охин гарч ирнэ тэдгээр шуунуудыг хүйж явуулдаг. Энэ үед бодит ертөнцид Махидогийн аав нь эхнэр хүүхэд хоёроо хайсаар арга мухарцсан байлаа. Гэхдээ хөгшин үйлчлэгчид хаягдсан цайзын тухай түүнд хэлж эрт дээр үес мартагдсан нэгэн түүхийг өгүүлдэг. Тэрхүү түүхт эрт үед энэ нутагт нэгэн том солирын чулуу унсан бөгөөд Мацакогийн өвөг эцэг нь түүнийг цайз болгон барьсан байдаг. Далд ертөнцид Махидо саарл хойронтой нэгдэн хойд их Мацаког аврахаар аян замдаа гардаг. Тэд замдаа махчин точиудаа таардаг бөгөөд яг баригдаад үхэхийн даваан дээр химээ гарч ирэн түүнийг авардаг. Хими Махидо гэртээ дагуулн очиж түүнийг гэртээ харихтан замчилж өгөхөөр болдог бөгөөд тэдний очих газар нь точиудаар хамгаалагдсан өнөөх шидэж чулуу бүхий цайз байлаа. Энэхүү ертөнцийн шидэж чулуун цайзад бүх ертөнцийг холбосон хаалгууд байдаг бөгөөд энэ хаалгаар дамжуулан өөрсдийн бодит ертөнцид очих боломжтой байлаа. Гэвч Махидо бодлоо өөрчлөн гэртээ харихаас татгалзаж Мацаког хамт авчмаар байгаа тухайгаа хэлдэг. Химиш түүнийг ойлгож Мацакогийн байгаа газар аваачиж өгдөг. Тэрхүү цайзад Мацако орон дээр хэвтэж байх бөгөөд Махидог хармагцаа түүнийг энд байх ёсгүй хэлж явахыг хүсдэг. Гэвч Махидо түүнийг өөрийн нийч гэдгээ хүлээн зөвшөөрч хамт амьдрмаар байгаа тухайгаа хэлдэг. Энэ үед Мацако түүнд хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа мэдэрч түүнтэй хамт байхыг хичнээн хүсэж шидэж чулуунууд түүнийг тавьж болох бодолгүй байлаа. Улмаар шидэж чулуу тогширч тэднийг салахад хүргэдэг. Хими тэднийг аврахыг хүссэн ч шидэж чулууны өмнө хүчин мөхсдөн. Тод чуунууд тэднийг тэндээс аван хөдөлдөг. Гинэт Махидо нэг үлгэмдэгдэх газар сэрэх бөгөөд гэрэл туссан хаалгаар явж ороход түүний өвөг эцэг нь дотор нь сууж байлаа. Өвөг эцэг нь Махидотой уулзсны дараа түүнд шидэд ертөнцийн жинхэнэ мөн чанарыг тайлбарлана. Өвөг эцэг нь Махидод шидэж чулууг үзүүлж түүний хүч чадал үүрэг хариуцлагыг тайлбарлана. Чулуу нь энэ ертөнцийн бүх амьдрал оршихуйн үндэс бөгөөд хэн нэгэн түүнийг удирдах тэнцвэрийг хадгалах ёстой аж. Гэвч чулуун хитрхи хүчийг агуулдаг тул удирдагчийн хувьд маш хүчтэй сэтгэл зүйн төсвөр, ухаалаг шийдвэр гаргах чадварыг шаарддгийг өвөг эцэг нь онцолдог. Махидо өвөг эцгийнхээ үгнээс энэ ертөнцид өөрийн нийчийн оршихуй, мөн түүний амьдралын утга учир хэрхэн шидэж чулуунаас хамаарч байсныг ойлгодог. Гэвч тэрээр өөрийн доторх мөрөөдөл, эргэлзээгээ даван туулж энэ үргийг хүлээж авах эсхтээ эргэлзэн. Өвөг эцэг нь Махидод сонголт өгөх бөгөөд түүнд энд үлдэж энэ ертөнцийг удирдах авч явах уу? Эсвэл өөрийн амьдралыг үргэлжлүүлэн бодит ертөнц рүүгээ буцах уу хэмээн хэлнэ. Энэ бүхэн Махидогийн бодолд өрнөсөн үйл явдал байлаа. Тэрээр ухаан орох үед нэгэн точив Махидогоор хоол хийхээр зэхэж байд. Энэ үед саарл хэрэн гарч ирэн түүнийг аварч тэд химийг аврахаар явна. Жууны хаан гэх нэг нь хоёр дагуулын хамт химийг аван явж байдаг. Тэд шууд химийг өвөг эцэгт нь авчирсан байх бөгөөд Махидош тэднийг даган явсаар тэнд хурж ирнэ. Өвөг эцэг нь энэ ертөнцид тэнцвэрээ алдаж байгааг хэлж Махидог дараагийн залгамжлах болох эсэхээ дахин асуудаг. Махидо энэмчд өөрийгөө ойлгож өөрийн зорилго хүсэл тэмүүллийг эргцүүлэн бодно. Тэрээр ээжигээ болон хойд их Мацакогийн хоорондын харилцааг эргэн санаж
тэдний хичээл зүтгэл, хайр инэрлийг хүндэтгэн бодож эхэлдэг. Энэ бүхэн түүний сонголт хийгээд хүн гүнзгий нөлөө үзүүлнэ. Махито өөр нь үнэн сэтгэл дэх хүлээлт, хүсэл тэмүүлэлээ ойлгож энэ ертөнцид үлдэхээс татгалздаг. Тэрээр энэ үүрэг хариуцлагыг хүлээн авахд бэлэн биш байгаагаа илэрхийлж, өөрийн зорилгон Мацукогийн амьдралыг аврахад чиглэж буйг хэлдэг. Энэ үед Тотны хаан гарч ирнэ ариун чулуунуудыг хуваснаар энэ ертөнцид сүрж эхэлдэг. Тэд явсаар Мацукодо тарж өөрсдийн бодит ертөнц рүү буцгаар болдог. Хими нь яг үнэндээ Махитогийн төрсөн нээж байж таардаг. Тэр үед Махито Хими танд нь та өөрийн ертөнцид гал дүртэн нас барсан. Наад замаараа битгий яваач гэхэд Хими түүнд хайртай гэдгийг хэлээд өөрийн бодит ертөнц рүүгээ буцдаг. Махито цаг бага байсан тул тэд өөрсдийн ертөнц рүүгээ ч буцсан. Ингэснээр Махито Мацуког аварч өөрийн давж чадахгүй байсан сэтгэлийн зовлонгоо туулж чадсанаар энэхүү аниме маань төгсдөг байгаа. Миязаки найруулагч нь цаанаа л нэгийг бодогдуулсан төгсгөл дүгнэлт нь нууцлаг хിവэрүүлдэг бүтээл төрөвдөг билээ. Энэхүү аним ч гэсэн үзэгчдийг өөртөө ухаж ойлгох маягаар нууцлаг байдлаар асуултуудыг үлдээдэг. Анхандаа Хэро шууд түнд эргэлзээ төрүүлж байсан ч шидэт ертөнцөд түүнийг хөтөж болж үе үе гарч ирэн хүүгийн замыг чиглүүлж өгдөг. Гэхдээ Хэро дандаа найдвартай хөтөж байгаагүй. Учир нь зарим үед тэрээр хүүг эргэлзүүлэн төрөгдүүлж байсан бөгөөд энэ нь Махито өөрөө шийдвэр гаргаж өөрийнхөөрөө урагшлахад хүргэсэн. За нэг иймэрхүү бүтээл байна да. Манай бичлэг таалагдсан бол та бүхэнд лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Ингэснээр та манай бичлэгийг цаашаа цаг алдалгүй хүлээн авч байх болно.